Студид дараагийн зочин өргөдөд байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Монголын залуучуудын холбооноос улс төрд сонгож болох болон сонгож болохгүй хүмүүсийн хас цагаан жагсаалт гэдэг зүйлсийг аль биесээр зарласан байгаа. Тэгэхээр олон нийтийн дунд энэ нь бас нэлээд тийм одоо сонирхол татж байгаа. Тэгэхээр энэ сэдвээр ярилцахад бид Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Алтан Сүхийг студид ороод байна. Танд өглөөний өдргөө. Өглөөний өдргөө. Тэгэхээр яг энэ жагсаалтын талаар та эхлээд хүмүүс тайлбар өгөөч. Би ч гэсэн төдийл сайн мэдээлгүй байна л да. Зүгээр хүмүүсийн нэрийг бас одоо юу гэдгийг хэлчихвээ. Бас хүний нэр төрд халдчихгүй энэ гэсэн болгоомжл надад байлаа л да. Тэгэхээр Монголын залуучдын холбоо бол залуучуудын залуу хүний гэдэг бол Монголын нийт хүн амын 60-аас 70% тухай асуудал гэдгийг эхлээд хүмүүс маань үзэгчд минь ойлгох хэрэгтэй байгаа гэж. 2015 оны 3 дугаар сард Монголын залуучдын холбооны их хурл оролцсон 5 дугаар их хурл. Өөрөөр хэлбэл залуучдын байгууллага их хурлаа хийхгүй бараг 10 жил боллоо л. Тэгээд 10 жилийн дараа хуралдаа залуучууд юу гэж ирсэн бэхээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын залуучдын байгууллага тодорхой ажлыг шатараатай дөрвөлж хийх ажил дээр хойр ганцсан байна. Энийг эргэж дүнж ярилцах хэрэгтэй гэдэг асуудлыг залуучууд их хурлын төлөвчд ярьсан баг. Энэ бол их орны үндсэн хөлбөмбөрөөс ирсэн янз бүрийн мэргэжлийн 500 залуугийн тухай яриа. Эдгээр залуучууд маань яасан ба гэхээр ерөөсөө энэ Монголын одоо өнөөдрийн байгаа улс төр нийгмийн эдийн засгийн өнгө аяс сайн биш байна. Болохгүй байна. Сэтгэл дундуур байна. Энэ бүхэн юун дээр одоо төвлөрч ярих хэрэгтэй гэхээр энэ улс төрийг байгуулж байгаа барьж байгаа барилгач тулах улс төрчдийн ёс суртахууны асуудал, тэдний хэм хэмжээний тухай асуудлыг бол ярих нь зайлшгүй шаардлагатай гэдэг яриаг одоо 3 сар даах гаргаад тэгээд Монголын залуучдын бол өөрийн бүтцтэй шүү дээ. Гүст хороо гэдэг одоо өдөр тутмын ажлыг залгуулдаг байгууллагад үүрэг өгсөн баг. Юугээр улс төр сонгож болох хүмүүс, сонгож болохгүй хүмүүсийн талаар хар цагаан жагсаалт гаргаад цагаан жагсаалт нь улс төрд байх ёстой хүмүүсээр сонгуулахыг уриалгаад байж болохгүй хүмүүсийг улс төрөөс гарах боломжийг олгох хэмжээний ийм кампани ажил явуулах шаардлагатай гэсэн үүрэг биднэрт одоо өгсөн гэсэн үг. Тэгэхээр энэ ажлыг аваад одоо 3 сараас хойш бид нар янз бүрийн судалгаа хийсэн бүх шатны хүмүүстэй хууль эрх зүйн орчин, за тэгээд нийгмийн эдийн засгийн орчин энийг бүгдээрээ судалж үзээд нэг одоо аргачлал гаргасан баг. За энэ аргачлал маань их олон хүмүүс оролцсон. Олон салбарын залуучууд оролцсон. Эрх зүйнхэн оролцсон, бизнесийн оролцсон, олон хүмүүс оролцоод юу гэж одоо шийдэл гаргасан бэ гэхээр хар жагсаалтыг гаргахдаа өнгөрсөн одоо 25 жилийн хугацаанд тийм ээ Монголд өрнсөн түүхэн үйл явцуудыг одоо эдгэртэй үйл явцуудыг жагсаагаад хүмүүсээс асуугаад энэ бол Монголын одоо хөгжилд сөрөг нөлөө үзүүлсэн үндэсний аюулгүй байдал сөрөг нөлөө үзүүлсэн үйл ажиллагаа юм аа гэдэг юм шил 7 дугаар сарын 1-нд ч гэдэг юм уу. Энэ үйл ажиллагааг ингээд бүгдийн сайхан ард түмээс асуугаад 100 юм онцгой хар үйл явдал гэдэг үйл явдлыг гаргаад за мэдээж энэ үйл явдлыг зохион байгуулсан оролцсон гүйцэтгэсэн хэрэгжүүлсэн эдгээр хүмүүс бол энэ улс төрд оржоо улс төрийн үйл явцад харж агсаалтанд орхон зүйтэй гэсэн ийм ерөнхий одоо диаграмыг сая хуралдсан одоо 9 сарын 29-нд хуралдсан үндэсний залуучдын зөвлөгөө өөрөөр залуучдын холбооны байгууллаар энэ журмыг баталсан баг. Тэгээд 10 дугаар сарын 2-ны өдөр аль биесээр бид нар олон нийтэд зарласан. Өөрөөр хэлбэл одоо ингээд MyFCG мэн уу Монголын залуучдын холбооны вебсайтаар одоо өнгөрсөн 25 жилд Монгол болж ирсэн өнгөрсөн сөрөг үйл явдлууд буюу одоо Монголын түүхэнд тараар тэмдэглэхээр 100 үйл явдлыг жагсаая гэдэг санал асуулга эхэлж байна. Тэгэхээр процесс бол ингэж явна гэж. Хар биш цагаан шус байгаа юм биш түүнээ. Би зүгээр хас талаас нь хараад байсан болохоос цагаан зүсж байгаа юм байна. Үнэхээр магадгүй би бол наад зорилго төшин санал нэгж байна. Учир шалтгааны сайн ойлгоогүй байсан болохоор бас буруу ойлголт байсан байж магадгүй. Үнэхээр Монгол төрийн дэвшээ гэдэг чи одоо ер нь ямар хүн байсан юм. Хуучин цагт одоо юу гэдгийг төрийн хар хүн энэ төр гэж ярьдаг л байсан шүү дээ. Энэ ер нь ямар залгуун чалаагаар хэрхэн бэлтгэгдэж ямар сургаал намаар ямар гэр бүлд одоо эсвэл одоо юу гэдгийг тэр үеийн ямар багшаар төрийн дэвшээгээр ингэ залгамжилж Монгол төрийг барьдаг байсан юм гэдэг зүйл дэг ёстой л байсан байж таараа байсан гэсэн. Өнөөдөр бол одоо юу гэдгийг ийм ойлголт бол байхгүй шүү дээ. Одоо яг хуучин бол за яг өмнөх 70 жилд бол нэг намын сургууль гэдэг тийм намын сургууль гэдэг тэр сайн ч муу ч гэсэн тийм зүйл байсан байх нь шүү дээ. Одоо бол мэдэхгүй. Тэгэхээр энэ нэг бол гаргаж тавих нь зүүн хэрэг байсан л гэж ойлгоод байна л да. Ардчлалын одоо либерализмын сонгодог либерализмын одоо гол давуу гэдэг юм уул талын бүү мэд. Гэхдээ эцсийн цэгийг бол одоо шийдвэрлэх үүргийг сонгогчд иргэд өөрсдөө
шийддэг. Тэр утгаараа одоо үндсэн залуучдын зөвлөл төр залуучдын ярьсан ярианы гол агуулгал тэр л дээ. Юу гэхээр либерализмд Монгол сонгогч бэлэм шүү. Өөрөөр хэлбэл хангалттай одоо зөв сонголт хийх хэмжээний мэдээллээр төдийлө хангалтаагүй байна. Боловсроогүй, гэгэрээгүй байна. Тэр утгаараа саналаа нэг үнэ хэлэхэд саналаа сонгуулийн үеэр зардаг, худалддаг. Хідэн дөрвөө солидог. Энэ одоо мэдээжэр бүгдээрээ нийлж байгаа муухай Монголыг байгуулныг шинж хүсээгүй. Гэхдээ бүх сөрөг үйлдэлүүд, бүх эерэг ус хандлагууд нийлсээр байгаад өнөөдрийн муухай гэдэг юм уу хүмүүсийн таалагдахгүй байгаа тийм нийгмийг бий болгож байна л гэж үзэж байгаа байхгүй. Тэр утгаараа энэ сонгогчийн хар цагаан жагсаалт улс төр сонгож болохгүй хүмүүсийн цагаан жагсаалт хар жагсаалт гэдэг бол сонгогчийн боловсролд өгж байгаа бас нэг чухал асуудал. Нөгөө талаасаа энийг бид нар санал асуулгаар бас шийднэ. Давхар. Өөрөөр хэлбэл хэд хэдэн фильтрээр явахгүй бол өнөөдрийн бидний сонгоод авсан одоо үндсүүлэлт засаглалын арчилсан засаглалын гол зарчим бол засгийг сонгуулийн зарчмаар бий болгодог. Одоо ил дал магадгүй парламентын танхимд хүртэл хүмүүс бослог тэмцэлд уриалах хэмжээний уур амьсгал Монголд байгаа. Энэ бол буруу гэж залуучууд бол үзэж байгаа. Юу гэхээр энэ бол Монголд одоо нийгмийн өөрчлөлт болвол сонгуулийн зарчмаар хэрэгжих ёстой. Тэр утгаараа сонгогчдод ухуулсан, ойлгуулсан, таниулсан ийм зарчмаар явах ёстой гэж үзэж байгаа. Тэр утгаараа сонгогчийн боловсрол залуу хүмүүсийн сонголтыг өөрийнхөө сонголтыг үнэлээч гэж хэлж байгаа. Нэг ёсны одоо энэ жагсаалт бол Монголын залуу сонгогчдын боловсролыг тодорхой түвшинд ахиулах ийм жагсаалт болно гэж харж байгаа. Та түрүү иргэний боловсрол гээд бас чухал санаа хэлчих шиг боллоо л та. Энэ жагсаалт хэн нэг улс төрчийг сайн муугаар нь ялгаж одоо байлгах биш, онилгох биш, нийс зоох биш. Харин энэ авч байгаа арга хэмжээний эцсийн үр дүн нь одоо нөгөө ямар бас түмэн байна, тийм л төрийн төшөө байна гэдэг шиг байна бол тэр жагсаалтанд орох хүний нэр бишээ. Байна бол яг одоо юу гэдэг энэ 100 сайн зүйл, 100 муу үйл гэдэг ийм үйлдэл нийгэмд болсон ийм акцаар арт түмний одоо сайн муу зүйлийн тухай ойлголттой болох гэдэг л байна гэж ойлгох юм биш. Хүмүүс ойлгож авах. Товчондоо ойлгох юм. Ийм үйлдэл бол муу байдаг юм байна. Ийм үйлдэл улс төрт хэрэггүй юм байна. Ийм үйлдэлүүд нийгмийн эдийн засгийн амьдралд хортой, хүмүүсийн амьдралд хортой байт юм байна. Харин ийм үйлдэлүүд, ийм акцууд сайн байт юм байна гэж л тэр одоо юу гэдэг жагсаалтаас. Яг энэ хар цагаан жагсаалтын тухай асуудлууд бол дэлхийд дахин зөндөө бий л дээ. За. Тэгээд ерөнхийдөө бол энэ жагсаалтаар бид нар одоо хийж байгаа ажил маань хулгайчгүй Монгол гэдэг тийм хөдөлгөөн өрнүүлж байгаа. Энэ юу гэхээр бүх шатанд хулгай зэлгий гэдэг юмыг бол болио. Төрөөс өмсөлдөг ажлыг зогсоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 16 оны сонгуульд дэвшигтэй одоо бүх нэр дэвшигчнэр шинэ форматаар ханддаг болъё л гэж ярьж байгаа. Одоо нэг үнээр ярихад одоо 10% ажил бүтээж өгөөд авдаг 10% бол баг хууль боллоо ш. Нийгмийн гэрээ болж байгаа байхгүй. Үл зөвшөөрөгдөн хинч одоо тийм л дээ тэр тэдийг авсан гэж ярих нь худлаач гэсэн. Үндэ бол тийм яриа бол цахаас ав. Бүх хүн л баг мэдчих хэмжээнд очлоо. Бид нар шудраг усын хүртэл ийм амар дасан зогцсон. Энэ бүгдийг өөрчилж өөрөхөд бол гарцаа авахгүй сонгуульт ардчлалын зарчмаар иргэд өөрсдөө нэг цэгэнд дүгнэх ёстой болж байгаа. Тэгэхээр тэднэрт зөв ухаалаг мэдээлэл өгөх нь зайлшгүй шаардлагатай. Ийм үднэс л энэ одоо хар цагаан жагсаалт гэдэг бол магадгүй одоо Монголын залуучдын холбооны зайлшгүй хийх ёстой ажил гэж бид нар үзэж байгаа. Яг хүмүүс бол янз бүрээр хүлээж авч байгаа. Та нар улс төрийн акц хийх нь зөв юм уу, буруу юм уу гэж. Ягаад тэгэхээр залуу хүмүүс тэр тусмаа Монголын 70% бүрдүүлж байгаа хүмүүс энэ нийгмийг эргээр өөрчлөлтийг хийхгүй бол хинж хийж чадахгүй. Одоо тэгээд яг за ямар ч байсан судалгаа явагдлаа. Жагсаалт гадлаа. Сайн мууг нь хоёр талд ингээд ялгаа тавьчлаа. Тэгээ яах вэ? Иргэд сонголтоо л хийх. Сонголтоо. Бид нар боловсрол хийгээд гэгээр нь мэднэ. Цаадаал одоо юу гэдэг энэ дээр олон үйл явдлуудын артлын тунарч гарч ирнэ л дээ. Юу гэдэг мэддэг мэдээлэлд ойрхон байгаа хүмүүс ч бид нар цагтл занаа бичиж байгаа. Одоо нийгмийн уурах тархилсан хүмүүсээс ч бид тусламж хүсэж байгаа. Юу гэхээр энийг нийгмийг хамарсан өргөн хүрээтэй тэ одоо улс төр эдийн засгийн харилцаанд ноёлж байгаа энэ шудраг бус энэ нийгмийг өөрчлөхөд дуу хоолой болгож дэмнэж өгөөч гэж бид нар хүсэж байгаа юм шиг. Яг гоо биднийг барьж аваад Монголын залуучдын байгууллага юм хийж ингээд намнахад бол амархан. Магадгүй бид нар намнуулах байх. Гэхдээ энэ бол Монголын маргааш гой болох тухай асуудал гэдгийг олон хүмүүс ойлгосоо л гэж хүсэж байна. Нийс гарах уу юу? Ер нь бол 100 үйл явдал жагсаад гарахаар нийс гарна. Гарахаас өөр арга. 100-аас тогтохгүй гарах. 100-аас тогтохгүй нэр гарах. Сайндаач, муудаач. Ер нь сонгуулийн үеэр ингэж нийс гарахаар за яг зорилгыг нь ойлгож байна. Та 70% хэлчихлээ. Тэгээ иргэний боловсролын төлөө гэж байна. Ойлгож байна. А зүгээр яг сонгуульд өгөхөд эхлэхээр
энэ чи бас л нөгөө нэг асуудал болж эхлэх юм шиг. Ах нь сайн цагаан талд нь осчмоор байна. Ах нь хас талд нь осчмоор байна. Энэ жагсаалт хийж бас л юу гэдгийг хин нэг байгууллага боловч хүн л хийж байгаа шүү дээ. Хардлага байна л дээ. Энэ бол хардлага нийгэм заяар бүхэлдээ байгаа. Одоо ч сошиал орчинд биднийг анх одоо хар цагаан жагсаалт гаргах тухай яриа хийхэд л ярьж эхэлсэн. Юу гэхээр залуучдын байгууллага бол сүүлдээ тулж ирээд цагаан жагсаалтаа зарах байх. Хар жагсаалтынхаа оруулахгүй төлөө мөнгө авах байх гэж. Биднэрт одоо юу гэдэм бэ маргаашиг Монголыг гоё байлгахын төлөө ярьж байгаа том амбицтай залуучуудын хувьд бол энэ бол яг уламжлалт ойлголтын дээрс өөрөөсөө бид нар юу тэртээ зэрэг монголчууд өнгөрсөн 20 жил сайн ба муугаараа уралдуулж агсаагаад оны шилдэг тэргүүнүүдэд байнга шалгаруулад өгсөн өргөмжил авсан шагналаар бол манайх тэнгэрт гарцсан байх хэвээр хөгжлийн оройд бол хүрсэн байх хэвээр. Гэсэн боловч өнөөдөр Монголын нийгэм өнөөдөр байгуулсан нийгэмдээ өнөөдрийн байгаа Монголын өнгө төрхөнд сэтгэл дундуур байгаа нь үнэн шүү дээ. Бид нар энэний тухай ярьж байгаа шүү дээ. Яг цаг хугацаа харуулна. Яагаад тэгэхээр бид нар ийм л юм ярих гэдэг юм л одоо жишээлбэл Туркид яг ийм процесс явагдсан. 500 жил Отман Туркийн эзэн төрс одоо дарангуйлд байсан Турк улсад Баян хоосны ялгаа тэнгэр газар шиг болцсон. Хүйсний ялгаа тэнгэр газар шиг болцсон байхад Кемал Пашагийн хийсэн хамгийн том өөрчлөлт бол тэр шүү дээ. Юу гэхээр ариун өдөр зарласан. Өнөөдрөөс хойш хулгай байхгүй. Эннээс урагшаа хулгайг бол авч хэлцэхгүй. Бид нар 16 оны сонгуулийг ийм багасаа л гэж үзэж байгаа. Эннээс цаашвал Монголын төрд орж ирэхдээ хулгай хийхгүй гэдэг дээр гарын үсэг зураад ордог байх хэрэгтэй л гэж үзэж байгаа. Тэхийн бол очисон газар болгонд өнгө айс өөрчлөгдөх юм бол энэ Монгол арай өөр болох юм аа л гэж үзэж байгаа. Нөгөө үнэ хэлэхэд манай насны залуучууд за яг 40 орчим насны залуучууд тойроо суугаад ярдий. Юу гэж ярьсан хэрэг ер нь өнгөрсөн 10 жил 20 жил бидний өсөд төрсөн боловсрол эзэмшсэн цаг үе үнэхээр алдагдсан жилүүд байлээ л да. Бид нар сайн юм үзэж чадсангүй. Дандаа хүнд ирэх картын баланс эхлээд оюутны байр нь хоосон хоолоор дамжаал үдийг хүрсэн. Эцэст манай үеийн эрүүл мэндээр хүртэлхрөө сууж. Бид нар маргаашийн залуучуудаа сайхан ирээдүүлдэг юм. Хүүхдийнхээ сайхан ирээдүүлдэг юм. Өнөөдөр бид нар магадгүй энэ жагсаалтыг гаргах тэнцэнтэй хэрэгтэй байх гэж бодож байна. Цодлог сайн үр дүнд дагуулж магадгүй байна. Итгэл төсж байна. За зүгээр та бол нэг тоо хэллээ 70% гэж байна. Монголын нийгмийн 70% залуучууд гэж байна. Энийг төлөөлж байгаа залуучдын холбоо ер нь хэр бястай байна. За сайн зүйлүүд тэмүүлж байна. Сайн алхам хийх гэж зориглож байна. Ерөнхийдөө амьдрал дээр хэр бястай байна. Юу хийж байна? Юу төлөвлөж байна? Ямар байна? За бид нар бол ингээд одоо их олон юм хийлээ л дээ. Өнгөрсөн одоо жил 2 жилийн хугацаанд жишээлбэл одоо залуучдын хөдөлмөрийн бирж гэдэг байгууллага маань 27 мянган залууг ажлын байранд зурчилсан байна. Жишээлбэл түрүү ажлын байр. Түр ажлын байрны My Job гэх систем ажиллуулж байна. Ажилд орох гэж байгаа залуучууд ядаж манай чинь ёс суртахууны хүмүүжлийн асуудлыг 20 жил ажиллаа шүү дээ. Тэгэхээр ороод ядаж хамт олонно хүндэлдэг тий бусдтайгаа нөхөрсгөө ажилтдаг хэмжээний байхын тулд ажил хайж байгаа залуучуудаа 30 орчим мянган залуучуудад ажилд бэлтгэсэн сургалт хийлээ. За одоо тэгээд policy төвгөө судалгааны төвүүд маань залуучууд маань ямар төвшөнд байна гэж танин мэдгүй сургалт хийх зөндөө олон хийсэн. Бүсийн зөвлөгөө уулзтуу зөндөө олон хийсэн. За тэргүй хэл одоо юу гэдэг бүс нутгийн залуучдыг цуглуулад нэг Аз гэдэг доктортой хөгжлийн зорилт залуучдын оролцсон нэртэй бүсийн Азийн хэмжээний уулзалт хийлээ. Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудыг нэгтгэсэн Зүүн Хойд Азийн залуучдын зөвлөгөө Монголд байгууллаа. Суурин төлөөлөгчийн газрын энд байгуулад бид ажиллаж байна. Бүс нутгийн анхаарлыг татж байна. За залуучуудтайгаа уулзж байна. Ер нь залуучдын холбооны ерөнхий нэрийн бичгийн дарга гэдэг бол хүнтэй уулздаг ажил хийж өдөрт бид нар алдаж онцоод тусламж гуйж байгаа залуучуудтай за гавьяа байгуулчаа тэрийгэ бусдад хуваалцах гэсэн баярлж хүрсэн залуучуудтай бас өнгөрсөн амьдралаа зөөр ойлгуулчихсан гэж бодож байгаа өөнөртөө олон хүмүүст уулзж байгаа. Тэр бүхэн тохирсон ажил хийх гэж бид хичээсэн. Олон ажил хийсэн. Хөдөлмөрийн ажлын байрны зуршлагаас эхлээд одоо жишээлбэл орон сууцны урьдчилгааг 10% босгох залуучууд акц хийж хийсэн. Энэ бүгдийг хийсэн. Гэхдээ бид бол ингээд тарьцсан гიშгэд явцсан мөрийг цэвэрлэх гэж оролдоод байгаа юм байна гэдэг бид нар ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл нийгмийн хандлагыг эерэг болгож, нийгмийн хандлагыг зөв болгож, ядаж хулгайчгүй байх хэмжээний төрийн засаглалтаа, төрийн системтэй байж бид нар юм ярихгүй бол хичнээн агуу юм яриад хин нэгэн наргын халаас руу, хин нэгэн наргын сайхан амьдрал руу тэр явж байгаа гэдгийг л залуучууд ойлгох хэрэгтэй байна л гэж бодож байна. Би бас над дээр чинь нэмчвэл болохгүй байгаа амьдралдаа хин нэг зөхөө сууж яхаар нийгмийн 70% бүрдүүлж байгаа залуучууд өөрийнхөө өмнөх ажлыг хамгийн сайн хийгээд өөрийнхөө одоо юу гэдгийг болохгүй байгаа хүнийг бид сонгоцсон шүү гэдэгтээ дүгнэлт хийгээд илүү одоо юу гэдгийг боловсрч таньж мэдэж илүү одоо юу гэдгийг
өөрөөсөө шалтгааллах зүйлсийг л илүү хийх юм бол тэнд ч хүч байгаа юм биш үү гэж хэлэх гээд байна л да. Яг зөв. Одоо жишээл залуучууд бид нар яг тэгж байгаа. Юу гэхээр одоо та нар одоо жишээлбэл энэ бүгдийг хийгээд яах юм бэ те? Та нар бүгдээрээ дандаа супер хүмүүс гарч ирээд юм хийх гэдэг юм уу яриад. Үгүй. Бид бол эрүүл хөрсийг л бий болгоё гэж. Тэгэхээр аянда сэтгүүлчээ, барилгач, жолооч нь жолоочоо, газар тариалан чинь тариага тариад, малч нь малаа хариулаад тус тусынхаа хэргийг ажлыг сайхан хийчихвэл өөрийнх нь тарьж байгаа тарианаас ургуулж байгаа ургаснаас 10% нь авдгүй болчихвол тэртээ тэргүй нийгэм гоё болно. Тэгж л хүсэж байна. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Ярилцсан хөтөлбөрийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Хэрэг бямгарагт энэ цагтаа иргэд уулзъя. Сайхан амраарай. Баяр та.